Сайн байцгаана уу? Баясгалангийн гэр бүл байна. Ногоон амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг зорж байгаа нэгэн гэр бүл байна. За манайх хогоо одоогоор бол 6 ангилж хайж байна. За ингээд эхний хэсэг бол шил лаз хайдаг. Одоо энд ингээд шил лазаа ингэж ангилж хийж байгаа. За дараагийн хэсэг дээр болохоор гялгар утаа ангилж чинь гялгар утанд болохоор ялангуяа манай үндэсний үйлдвэрийн ийм зөөлөн гялгар утыг ангилж хийж байгаа. Тэгээд энэ гялгар утаа хаяхдаа бас цэвэрхэн болгож байгаа. Тэгээд ингэж хаях хэрэгтэй. За тэгээд дараагийн хэсгээр болохоор бид нар цаасны хогоо ангилж хийдیں۔ Тэгээд энд болохоор ингээд манай хүүхдүүд ингээд зурсан зураг байгаа. Тэгээд хүүхдүүдтэй зураг зуралтаа дандаа ийм нооргийн ийм цаасан дээр ингээд зуруулаад тэгээд ингээд хайдаг байгаа. За энэ болохоор бакаши гэдэг юм хүнсний хог хаяглаа хийдэг сав байгаа. За энэ болохоор яг нэг хүнсний хог хаягдлах зориултын сав. Яадаг гэхээр энэ доотлын хэсэгтээ шингэнэн тунж үлдээд дээдлийн хэсэг хуурай хэсэг нь ингээд эсээд ялцмагшаад бордоо олж хувирдаг ийм зориултын сав байгаа. Тэгээд энэ доор нь үлдсэн шингэнээрээ цэцэг навчаа услахад бас бордоо олдог ийм зориултын гоё сав байгаа. Эндээ тэ хүнсээ хайдаг. За дараагийн энэ хэсэгтээ болохоор хунцар хогнууд ус ундааны сав энтрээ ангилж хайдаг. За энэ хэсэгт болохоор бусад одоо дахин боловсруулах боломжгүй бусад хогоо хийж байгаа. За бид хэдийн гэрт бол одоо өдөр тутамд бол хоол хүнсний үлдэгдэл бол их бага хэмжээгээр гарч байдаг. Тэгэхээр уг хоолны үлдэгдлийг бол бид хэд өдөртөө нэг удаа цуглуулж агаад энэ бокаши савндаа бол хайдаг байгаа. Үүнийг бол өдөр тутамдаа бол онгоолгоод ингээд байнга онгоолгох нь бол бас зохимжгүй. Яагаад тэгэхээр энэ хоол хүнсний үлдэгдэл нь өөр ингээд эсэлдэлт ордог. Тийм учраас ингээд зөвхөн нэг удаа онгоолгоод хоол хүнсний үлдэгдлээ ингэж цуглуулад дараагийн процесс бид нар шилжүүлж оруулдаг байгаамаа. За бид бүгд дэлгүүрээс судалтай авалт хийх үедээ бол одоо гялгар утны хэрэглээг бол айл болох хэрэглэхгүй байхыг хичээж өөрсдөндөө одоо ингээд цуглуулсан байдаг энэ төрөл бүрийн даван утыг бол одоо ашигладаг. За яг энийг бол одоо ингээд гэр бүлдээ ингээд дадал зуршил болгоод явцгааж байна. За манайх эдсэн жимснийхаа үрийг шороон цулгаад ургуулж үзэж байгаа. Тийм тэгээд энэ жишээ нь мандарины үрийг шороон цулгаад соёололоо шороон цулгаад ингээд навчин гараад хэлсэн байна. За энэ лимоны үрийг суулгасан, энэ алимны үрийг ингээд суулгаад ингээд ургаж байгаа. Энийг болохоор манай охин ургуулж байгаа. Өөрөө суулгаад. За энэ rosemary гэдээ бас нөгөө амтлагч ногоо байна. За энэ болохоор ингээд авокадоны нөгөө дотортлын үрийг нь бас ингээд усан цулгаа ингээд соёолуулцаад одоо ингээд утгагүй ингээд шороон цулахад бэлэн болж байгаа. Ингээд ийм эдсэн одоо хүнснийхээ одоо жимс ногоог ингээд дахиад ингээд өөртөө тарьж ургуулах гад ингээд туршиж үзэж байгаа. За ингээд гэртээ ингээд хогоо ангилчаад ангилсан хогоо яах вэ гэхээр манай хорооллын хувьд бол ангилсан хогийг ингээд хайдаг юм цэгтэй тэндээ ингээд ангилаад хайчдаг. Хэрвээ одоо танаа хороол хэрвээ ингээд ангилсан хогоо хайчих тийм цэг байхгүй болвол түвшин сайхан түүгээд давхир авдаг тийм газар авчид тушаах боломжтой. Хэрвээ үнэхээр одоо очиж чадахгүй гэх юм бол зарцаа ногоон гэдэг дуудлагаар ирдэг давхир авдаг газрыг дуудаад тэгээд ингээ ангилсаага өчөх боломжтой байд юм лээ. За хог хаягдлыг ангилж сурснаар бид хэдэд одоо гарч байгаа эрэг өөрчлөлтүүд юу байна вэ гэвэл за мэдээж бол одоо хоол хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа илүү нөгөө сав баглаа бодлоо яг дахин боловсруулагдах боломжтой тийм хүнсний бүтээгдэхүүн мөн үгүй юу гэдгийг бид нар одоо нэлээд сайн шалгаж ингэж худалдаа авалт хийж авдаг болсон. Сонголтоо хийдэг болсон. Тийм. Энэ маань өөрөө бол хэрвээ боломжгүй бол мэдээж энэ маань өөрөө боловсруулагдахгүйгээр шууд хогийн цэг рүү явах ийм муу үр дагавартай. За хоёрдугаарт бол мэдээж энийг ингэж бид хэд ангилж ялгадаг юм хийснээр байгаль орчинд бол одоо бага хэмжээний бол нэг өрхийн хэмжээний маш одоо хог хаягдлыг бол ингэж багасгаж
өгч чадж байгаа гэдгээрээ бас нэг давуу талтай гэж үзэж байна. За 3 дугаар гарч байгаа өөрчлөлт гэвэл за ингийн үед бидэд одоо хог хаягдлаа ингээд ангилахгүйгээр хаях юм бол өдөрт одоо нэг юм баг тор ут хог бол элбэг ингээ гаргаа хайдаг байсан. Одоо бол ингээд ангилснаар бол магадгүй заримдаа бүр 7 хоног ч юм уу тиймэрхүү хугацаанд бид хэд одоо хогоо богинуулж агаад яг зорилтоор ингээд хайж чаддаг болсон. Энэ маань бас нэг одоо онцлог давуу тал, эерэг тал гэж үзэж байна. За сүүлийнх нь бол сэтгэл ханамжийг бас би хэлмээр байна. Энэ юу гэвэл хэрвээ одоо ингээд ангилахгүй хаялаа гэж үзэхэд бол ямар нэг юм ингээд буруу хийгээд байгаа юм шиг тийм сэтгэл хүнд бас ингээд төрдөг, үлддэг, санагддаг. Тийм биш одоо ингээд ангилцсан дараа бол маш их нөгөө зөв зүйл хийцэн өөртөө айгүй итгэлтэй ийм байж чаддаг. Тэгээд эндээ бол айгүй сэтгэл хангалуун эерэг байж чаддаг. Ийм эерэг хандлагыг бол өөрсөндөө бол бий болгосон гэж бодож байна. Хамгийн сүүлд Австралид сурч байхад Австрал дандаа нөгөө хогоо айл болох хогоо ангилдаг. Тэгээ байрныхаа гадаа ингээ өнгөнгөөр нулаан ногоон шар цэнхэргээд ингээ самнуудаа ингээ ангилаад хогнуудаа ангилаа хийчдэг гэсэн тий. Хамгийн гол нөгөө сэтэл болсон юм маань гэхэлэр бидний нөгөө түрээсдэг байрны хүү тий шил усны сав цуглуулад бүгдийг ингээ цуглуулж байгаа ингээ буцаа тушаахаар нөгөө хариуд мөнгө төлдөг. Тэгээд 7 хоногт л баг ингээ нөгөө бахан шил юмнуудаа цуглуусараад бараг $100 молортой болчдөг. Тэр нь хүүхдүүдэд айгүй үр өгөөчтэй санагдсан. Тийм учраас тэр гэр бүлдээ ч гэсэн адилхан яг ийм юм хийшүүлээ. Хүүхдүүдтэй бас тийм зүйлийг эртнээс ойлгох хэрэгтэй мэн гэж үзээд тэгээд ер нь бол гэртээ яг хогоо ангилж эхэлсэн. Бас хоёрт миний харж байсан бас нэг юу болохоор жишээ болохоор нийтийн эзэмшлийн талбайг бүх одоо хүмүүсийн ийм суудл амралтын суудл хэсгүүдийг бүгднийг ингээд ийм ногоонгийн сандал байсан. Тэгээд очиод ингээд үзсэн чинь тэн дээр нэг юм жижигхэн ийм стикер лейбл тавьсан байсан. Тэн дээр болохоор энэ сандлыг бол 100% одоо энэ пластик материал хог хаягдлаар хийсэн ингээд бичсэн байсан. Тэр нь бол айгүй тийм гоё сэтгэл төрүүлж исэн. Бусад орондоо хайсан хогоор ч одоо ийм гоё сандал бүтээчлээ шүү гэдэг ингээд сандал болгон дээр нь тэгээ бичсэн тий. Тэр нь яг хүмүүст бас айгүй тийм хогоо яг англиад яг давхарт өгөх тийм сэтгэлийг бас төрүүлэхэд аюу ач холбогдолтой юм билээ. Тэндээ яг нэг ингээд хогоо англиад сурцсан. Тэр нэг Монголдо ирэхээр ингээд юу байгаль орчин маань ингээд аюу хог хаягдлаар ингээд байгаль орчин бохирдоод дагаад идэг. Тэгтэл гадны улсууд ингээд нөө байгаль орчноо хамгаалаад ингээ хогоо ангилж болоод хад яагаад ингээ Монголдо бид нар одоо нэг гэр бүлээс ч гэсэн эхлээд хамаагүй хогоо англиад ингээ хэвшүүлээ сурчиж болохгүй гэж бодоод ер нь бол яг тэр хогоо англиг гэсэн тэр нөгөө нэг дадал хэвшлээ эндээ ч гэсэн өргөжлүүлээ. Тэгээд хүүхдүүд маань тэрийгээ сурчаад ингээд дамжаад одоо найз нөхдөдөө заадаг ч юм уу тэгээ ингээ цаашаа ингээ улам бүр өргөжөөд явах гэдэг үднээс манай гэр бүл хогоо ангилж явж байгаа. Өөрхөлгөн ингээд дахиураа ингээд англиад ялгаад сурчих юм бол одоо хойшооштой бид эдийн ирээдүйн хойч үе хүүхдүүд маань энийг бас маш сайн хэрэгжүүлээ сурчвал ирээдүйд маань маш их хэрэгтэй зүйл гэж ойлгож байгаа. Мэдээж байгаль орчинд эерэг үр нөлөөтэй одоо яригадаад байгаа олон төрлийн муур давруудыг бол багасгахад бол бага хэмжээний бас хувь нэмрээ бидэд оруулнаа гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ Join the Green Side буюу одоо энэ байгаль орчноо хайрлаж хамгаалах гэдэг зүйлд бол өрх болгон гишүүн одоо хүн болгон үүнд бол итгэхүйн оролцоосаа гэж би хүсэж байна. Гэр бүлийнхаа зүйлс хүсэж байна.